За сайн байцгаана уу. Би өнгөрсөн 7 хоногийн номлолд бас цуглаанд ирж чадаагүй. Тэгээд номлолоо сонсъё гэж бодоод бас юунаас сонслоо л доо манай нөгөө юун дээр тавьсан бэ нэт дээр. Тэгээд нэлээ олон удаа сонслоо. Тэгээд сонсож байхдаа бас тэндээс зөндөө хэм сурлаа. Тэгээд тэнд сонсоод байжсэн чинь ер нь дагалдагч байна гэдэг бол дуулууртай байх явдал их чухал юм байна гэдэг тийм зүйлийг би бас дахин эргэж ингэж нөгөө нэг сэргээж сансан. Тэгээ ингээ бодоод байсан чи ерөөсөө энэ өнгөрсөн 7 хоног тэрнээс өмнөх ч гэсэндээ хийжсэн зүйлүүд нь эзэн надад дуулууртай байхыг маш ихээр зааж байгаа юм байна да гэж ойлголоо. Тэгээ би болохоор өөрөө Христийг дагж байгаа дагалдагчийн нэг нь байгаа. Есүсийг дагах шийдвэрийг анх яг дагах шийдвэрээ хийж гаргаснаа би мэдэхгүй. Ямар ч байсан Есүст итгэлээ гэдэг шийдвэрээ бол би 20 хэдэн жилийн 21 жилийн өмнө гаргаж ирсэн. Тэгээд яг дагалдагч байх эсгээч мэдэхгүй учраас яг дагалдагч бай гэж шийдснээ бол сайн мэдэхгүй байгаа юм. Итгэсэн хугацаагаа мэдж байгаа. Итгээд ер нь Есүсийг л одоо илүү ихээр сайн таньж мэдэх юм байна гэдэг тийм шийдвэр дээр хүрээл тэгэл таньж мэдхийн тулд явсан. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн сургаалаар юу хэлж гэнэ вэ гэхээр эзэн бид нарыг одоо эзэнд итгэж найдаж эзнийг дагахад эзний үгэн дотор байх явдал айгүй чухал юм байна гэдэг юмыг би бас яг хүлээн зөвшөөрж байгаа. Яг тэгвэл миний амьдралаар эзэн өөрөө яг тэр үгэн дотор байхын чухлыг зааж өгсөн. Тэгээд тэрний үеийн гэхээр би угаасаа итгэл анх энэ Библийг итгэж хүлээж авч байхад шинэ гэрээ орчуулагдаж гарсан хуучин гэрээ орчуулагдаагүй байх тэр үед би эзний үгийг унших нь маш их чухал гэдгийг ойлгоод унших гэж маш их дурлсан. Эзний үгийн амтанд орсон. Тэгээ эзний үгийн амтанд ороод дурлж явахдаа орчуулагдаж гараагүй байсан учраас англи хэл дээр байгаа бүтэн Библийг хүн надад бэлгэнд өгтөн уншихсан гэдэг маш их чин хүслийн үүднээс одоо тэр Библийн баг үг болгоныг би мэдэхгүй ч гэсэн тэр нь 0.5-ын балын харандаагаар үг болгоныг одоо тойл бичгээс харж тавиад уншдаг байсан. Халтар хултар морьоос ариу хэлээр хэлж ядаж ингэж хилээ хугалчих гээд уншдаг байсан. Тэгээ тэрнийхээ үр дүнд эзний үгэнд би улам илүү гүн орж ингэж орчуулагдаж гарч ирсэн хойно одоо нийтдээ би нэг 10 хэдэн удаа бүтэн уншсан байгаа бах Библийг. Жилдээ нэг удаа уншиж дуусгадаг. Тэгээ тэгж явхад эзнээс хамгийн чухал юм надад юу ирдэг вэ гэхээр эзэн бол ямар агуу юм бэ гэдэг л тийм зүйл надад ирдэг. Эзний үгийг уншихад. Тэгээ өнөөдөр бид нар магтаал өргөж явахдаа эзэн таавал миний хоргодох газар, таавал миний цайз, таавал миний бат найдвар, таавал одоо миний хамаг гол одоо найддаг зүйл маань гэсэн тийм зүйлээр бид нар магтлаа шүү дээ. Энэ бол та бидний бүгдийн амьдралаар шалгагдаад гарч ирсэн үнэн байгаа. Үнэхээр эзэн энэ үгэн дээрээ бичсэн. Би бол та нарын хоргодох хад, цайз гэдгээ хэлж өгсөн. Давид та нар дамжуулаад хэлсэн шүү дээ тий. Тэгээд өөр олон одоо хүмүүсээр хэлсэн байгаа. Тэгэхээр энэ үгнээс би яг саявтрхан өөрийнхөө алдааг олж харсан. Бас өөрийнхөө алдсан, бас хожсон, эзэнтэй хамт хожсон, бас эзний үгэнд дуулуургүй байснаасаа алдсан тийм л зүйлүүдээ олж харж байгаа. Тэгээд саявтрхан уншсан номон дотроос маань нэг айгүй тод жишээ надад байна л да. Тэрний үг гэхээр одоо надад маш их том жишээ болж байгаа. Та нар ч гэсэн тэг жишээ болж очдөг байхаа. Гэхдээ хэрвээ яг тэр талаас нь хараагүй л өнөөдөр бас эзэн харуулах байхаа гэж би итгэж байна. Тэгээ тэрний үеийн гэхээр энэ Самуэль номыг уншихад угаасаа маш их сони. Ер нь эзний үг ном болгон сони л доо. Тэгээ Самуэль ном надад бас айгүй их дотно байдаг. Яг тэгэхээр нөгөө Давид хааны одоо яаж гарч ирсэн Израильчууд хаан томилогдоход одоо дараа нь 2 дахь хаанаар Бурхны томилсон хаан гарч ирсэн. Эхнийх нь бол хүмүүсийн томилсон хаан байсан Саул хаан. Тэгээ Давидын бүр бага насны тэр томилогдож явах үеэс л тэгэл хаан суудалд байсан бүх явдлууд нь гардаг учраас надад энэ Самуэль ном маш сонирхолтой байдیں۔ Тэгээ нэгдүгээр Самуэль дээрээс уншиж ирсэн чинь саяхан надад нэг маш сайхан жишээгээр эзэн надтай ярьлаа. Яг гэвэл эзний дагалдагч байна гэдэг маань эзний үгийг сонсох явдал маш их чухал. Бид нар дагалдагч байхын тулд бид нар үгийг нь бүр өөрөөс нь сонсож мэдэж байх учиртай. Тэгээд тэн дээр юу гэж нэг гэхээр энэ уншиж исэн миний хэсэг дотор болохоор нэг нөө эзний авдар булаагддаг штэ тий. Та нар санаж байгаа хуучин гэрээний Самуэль номын 5 дугаар бүлэг дээр нь гарч байгаа. Эзний авдар, гэрээний авдар филистичүүдэд булаагдаад тэгээд одоо дайнд израильчууд ялагдаад авдар нь булаагдаад явцсан. Тэгээ эзний авдар гэдэг маань эзний оршихуйг төлөөлж байсан. Хуучин гэрээний үед бол эзэн одоо амьд оршихуйгаа тэр авдар гэрээний авдраар дамжуулан израильчуудад
одоо мэдрүүлдэг байсан, үзүүлдэг байсан, дагуулдаг байсан тэр зүйл нь шүү дээ. Тэр гэрээний авдар гэдэг бол үнэн хэрэгтэй бол хуучин гэрээний үед эзэн өөрөө тэднэртэй явж байгаа гэсэн үг байсан. Тэгээд эзний авдар булаагдана гэдэг бол зүгээр энгийн хүн ингээд бодоод ойлгох юм бол яана нөгөө бурхны манд булаагаад аваа явчлаа гэж байгаа юм шиг. Тэгээ одоо бурхан булаагдчихдаг бурхан ч одоо ямар бурхан байх вэ гэж өнгөцгөн бодох юм бол тэгж бодмоор. Гэхдээ харин эзэн яах гэж тийшээ филистичүүд рүү булаагдсан бэ гэвэл тэргүй израильчууд үгэнд нь орохгүй ялагдсан. Тийм учраас амьд хүчрхэг бурхан өөрийгөө хинбэ гэдгийг филистичүүдэд харуулахын тулд тэр авдар тийшээ очих тэр замыг тэднэрт зөвшөөрж өгсөн. Тэгээ авдар тэнд очисны дараагаар янз бүрийн юмнууд гардаг штэ тий. Тэд нэр очисон хот болгонд нь өвчин, зовлон, тахал, яар өвчин янз бүрийн юмнууд болоод ерөөсө болж өгөхгүй. Тэгээ сүүлд нь тэд нэр юу гэж үздсэн гэхээр за энэ авдараас л болоод ах шиг байна. Энэ Израилийн бурхны энэ авдрыг ерөөсө бид нар зөв газар байлгахгүй хамгийн сүүлд гаатад аваачаад тэгээ бүр болохгүй болохоор ерөөсө энийг буцаая гэж шийдсэн. Тэгээд буцаах гэж шийдээд ямар замаар буцаах вэ гэснээ за одоо үнэн энэ бурханнаас болоод байгаа бол одоо Израилийн бурханы авдар энд байгаагаас болоод биднэрт ийм хэцүү юм тохиолдоод байгаа бол тэрийг яг бид нар тодорхой мэдэх хэрэгтэй байна. Эсвэл угаасаа л гарах ёстой өвчин гараад байна уу? Мэдэхгүй байна. Тэгээ мэдхийн тулд яах вэ гэхээр хоёр хөхүүл үнэ гэж байгаа тугалтаа үнэ. Шинэ орчуулган дээр хөхүүл үнэ гэж авсан мэлээ. Хоёр нялх тугалтаа үнэг туглын хашаанд хашаад тэгээд хоёр үнэнд тэргэн төлөлөөд нөгөө хоёр үнэгээ авдрын дээр нь бурхны авдрыг дээр нь тавиад тэгээ бас тэд нар чинь зүгээр байхгүй баахан өргөл өгөөд одоо бурхныг аргадаж байгаа. За одоо бид нар ингээ өвчин тусаад энэ таныг уурлуулчих шиг боллоо. Одоо ингээд ийм юм өргөё гэд одоо алтан хулгана өвчин чөлөөлөө тийм юмнууд дүрс 5 ноёны төлөөлөл 5 дүрс хийж авдрандаа хийгээд за энэ тугалтаа үнэнүүд буцаж ирэхгүй замаараа яг тэр одоо израильчуудын байгаа бит чимээшийн зүг явчих юм бол одоо үнэхээр энэ бурхнаас болсон юм байна гэж мэдээ. Энэ үнэнүүд тэгэхгүй бол за энэ угаасаа бурхнаас биш юм байна гэж мэдээгээд тавьсан. Тэгээд би яг хөдөө өссөн л дээ өөрөө малын цахтай хөдөө манай өвөө эмээ ч мал малж исэн, дараа нь манай аав ээж ч мал малж исэн. Тэгээ миний малын цахтагийн хувьд нэг мэдсэн юм юу, мэдж байгаа юм юу гэвэл нялх тугалтаа үнэ туглаа орхиод явна гэдэг бол амьдралд байхгүй. Тийм юм байдаггүй. Тугал нь хаана байна? Тэндэл тэр үнэ байдаг. Тугалтаа үнэг айл тудалдахад тэр айлдаа туглын хашаал авахд буцаж гүйнэ гэж байхгүй. Яг тугал байгаа газараа байдаг. Тэгээ хоёр тугал нялх туглын хашаанд хашчаад тэгээ тэр хоёр үнэг тэргэн төлөлүүлээд зүгээр сул тавьчихж байгаа шүү дээ. Хөтлөх барих хүн байхгүй. Зүгээр сул тавьсан. Тэгтэл нөгөө хоёр үнэ яасан бэ гэвэл хангантал мөөрөөд замаараа тэр чигээрээ бит чимээшин зүг авдрыг аваад явсан гэж байна. Тэгэхэд филистичүүд юг харж мэдж гин үгээр үнэхээр энэ Израилийн бурхан бол амьд бурхан юм байна. Энэ бурханаас болоод биднэрт ийм юм болжээ гэдгийг ойлгож байгаа. Тэгээд эндээс би ямар итгэл улам илүү их төрөв гэхээр мал адгуус хүртэл эзэнд дуулууртай байд юм байна. Хэдийн ялах тугалтаа үнээч гэсэндээ эзэн тэр мал адгуусыг захираад удирдаад аваа явж байгаа. Тэгтээ тэр эргэж буцаж зөрүүдэл дахиагүй. Яг эзний яв гэсэн зүгрөөл эзэн одоо ямар нэгэн байдлаар дагуулад явуулсан. Очих газар л. Тэгээ ийм л хүчтэй амьд бурхан юм. Ийм хүчтэй бурханы хүү, илгээсэн хүү Есүс Христэд та бид нар өнөөдөр итгэж байгаа. Бид нар итгэж байгаа. Итгэлээ тавьж байгаа. Гэхдээ Есүс Христ бид нарыг юу гэж дуудсан бэ гэвэл та нар над руу ир гэж дуудсан. Намайг даг гэж дуудсан. Намайг даг. Гэхдээ Есүс хэн юм бэ гэдгийг бид нар мэдж, таньж байж итгэл найдвараа тавьдаг. Тэрнээс ч зүгээр мухар сохороор би нүдэ ханаад итгэе Есүс хүчтэй би тэгж итгэлээ гэж дагах биш. Бид нар нөхрөлсөний үр дүнд үргэлж үгэн дотор нь байснаар өөрийнх нь хэлсэн үгүүдийг санаж үг нь хэрхэн амьдралд хэрэгжиж байгааг харснараа миний анд нөхөд, миний ахан дүүс амьдрал яаж өөрчлөгдөж байгаа юм. Тэр амьдралд яаж эзэн Есүс хэлсэн үгнүүд нь Есүсийн хэлсэн үгнүүд биелэгдэж байгаа гэдгийг харснараа бид нар итгэлээ тавьдаг. Тэгээд Есүсийг дагдаг байна. Тэгэхээр
Бурхны хүү Есүс бол Бурхан тэр хүчтэй амьд Бурхан өөрөө өөрийнхөө эрх мэдэлтэй нэрээр өөрийнхөө цорын ганц хүү энэ миний хүүд итэг гэж хэлээд явуулсан тэр нэгэн байгаа. Бид нарт руу явуулсан. Тэр нэгнийг бид нар өнөөдөр дагж байгаа. Нөгөө талаас би бас яг энэ авдар булаагдсан бас нэг жишээг үзчихээ л да. Тэр жишээ болохоор одоо мал адгуусаас гадна бас чулуу хүртэл одоо Бурхныг одоо Бурхны өмнө ямар нэгэн зүйл хийд юм байна. Чулуу хүртэл юм болж болдгийм байна гэдэг тийм жишээг харж байгаа юм. Тэгэд яг би уул нь бол хуучин гэрээнээс уншиж хахад одоо хэрвээ та нар хэлэх ашгарахгүй бол чулууч гэсэн миний өмнөөс ашгарын шүү гэж хэлсэн шинэ гэрээний үгийг санддаг л да. Чулуу хүртэл ашгарын шүү гэж. Харин зүгээр хуучин гэрээнээс яг тэр чулуу одоо амьгүй чулуун дүрс хэрхэн Бурхны өмнө сөгдсөн тийм жишээг би бас уншлаа л да. Амьгүй чулуун дүрс сөгдөнө гэхээр айгу сонин. Уул нь бол чулууч одоо хөдөлгөөн байхгүй зүгээр л нэг ингээл байж штт. Ямар ч хөдөлгөөнгүй. Сонсох чих байхгүй, ярих хэл байхгүй, харах нүд байхгүй, хөдлөх хөл байхгүй, хийх гар байхгүй. Зүгээр л чулуун дүрс. Тэгээд тэр нь бас л одоо энэ 1-р Самуэлийн 5-р бүлэг дээр байгаа л да. Тэр нөгөө авдрыг булааж авсныхаа дараа Дагоны одоо тэдэр Филистүүдийн шүтэн хиймэл шүтэн Дагон гэд шүтэн байсан. Тэр шүтэнийхээ дуганд оруулаад Бурхны авдрыг тавьсан. Дагоны хажууд Дагоны дүрс байсан тэнд баримл дүрс. Тэгэд маргааш өглөө нь одоо ороод ирсэн чинь дуган лууга нөгөө тахилч нар нь ороод ирсэн чинь нөгөө Дагон нь нүрээрээ газар харуулдаад очсон байсан. Эсний авдрын өмнө. Тэгээ би дээхэн үедээ энийг олон дахин уншиж байхдаа юу гэж уншиж ирсэн гэхээр яг Бурхан унгаачтэй л гэж ойлгоол өнгөрдөг байсан. Бурхан санаатаа өөрийгөө мэдүүлэхийн тулд унгаачтэй гэж. Үнэн л дээ тэр нь тийм байгаа. Маргааш нь дахиад босгод тавьчаал маргааш нь дахиад ороод ирсэн чинь тэрийг уншихаараа би инээ түрээд инээдэг аахгүй. Толгоон тасраад гар нь тасраад унтсан хэвтчихсэн. Зүгээр чи унаагүй. Толгоон тасраад гар нь тасраад унтсан хэвтчихсэн. Тэгэд энэс би юу харж ийн гэхээр нэр амьд хүчрэхийг эзэн. Тэгэд нэг үг санагдж байгаа. Тэр үг нь юу байсан гэхээр нөгөө хэл бүхэн намайг магтаж өвдөг бүхэн миний өмнө сүгдэнэ гэж байдаг шүү дээ. Гэхдээ чулуун шүтээ мөртөл сүгддtiin биш үү өмнө нь. Чулуу хүртэл өөрийнхөө өмнө сүгдүүлж чаддаг эзэн л бидний Бурхан юм биш үү. Гээд ингэ бодсон чинь ямар агуу юм бэ? Тэгвэл чулуу шиг зүрхтэй хүнийг Бурхан яагаад сүгдүүлж чадахгүй гэж. Чулуу зүгээр хөдөлгөөнгөө дүрс чулуу сүгдэж унаад байгаа юм бол чулуус шиг зүрхтэй хатуу бидний бодлоор бол энэ хүнд хэлэхэд энэ хүн хизээч хүлээж авахгүй гэж бодож байгаа тэр хүн яагаад Бурханы өмнө сүхрэхгүй гэж. Тэгээ энэ бол үнэхээр миний итгэлийг бүр маш ихээр тийм ээ би хинт ч ярьсан Бурхан хэрвээ тэр хүнийг өөрийгөө мэдүүлэе гэж л байгаа бол хэрвээ Бурхан тэр хүнд аврагдах боломж өгье л гэж байгаа бол хямгаанч байсан Бурханы өмнө өвдөг сөгдөж хэлээрээ эзэн Есүс бол аврагч юм аа. Миний аврагч гэж би хүлээж авч яана гэж хэлэх юм байна гэдэг итгэл надад төрсөн. Тэгэхээр эзний дагалдагч байна гэдэг бол эзэн юу хэлсэн юм бэ гэдгийг мэдэж аваад эзний хэлсэн зүйлүүдийг нь дагаж биелүүлдэг. Эзний хэлсэн зүйлүүдийг дагаж биелүүлэхдээ өөрийг нь хэн юм бэ гэдэг тэр агуу гайхамшигтай байдал дотор нь тэр хэн бэ гэдэгт нь итгэж дагах явдал байт юм байна гэж одоо улам бүр итгэлээ батжууллаа. Тэгээд алдаа маань юу байсан бэ гэхээр би яг ийм сайхан амьд Бурхан, ийм хүчтэй Бурханд итгэж байгаа хэрнээ сая одоо энэ 8 сарын эхээр манай би булганы 10 жилийг төгссөн. Тэгээ булганы 10 жилийн 90 жилийн ой боллоо. Миний төгссөн тэр 10 жилийн сургуулийн 90 жилийн ой болоод тэгээ төгсөгчтэй урьсан. Тэгээ би бол 1971 оны төгсөгч байсан. Тэгээд ангийнхантайгаа нийлээд одоо урагдаад нилээ олуулаа их л хөөр баяртай одоо ангийнхантайгаа нийлэн уулзсан. Тэгээ сургуулийнхаа аваад орно гэл одоо бараг л 1 сар дэвлэлцсэн бахаа би одоо их л хөөрсөн. Манай хүүхдүүд мэдж байгаа. Үгүй нээж мөн их хөөрж ин даа л гэж харж л байсан баг. Үгүй их мөн их хөөрж л бэлдэж л явлаа. Тэгээд очиод тэнд нэг 4-5 хоног ангийнхантайгаа байх боломж гарсан. 2 анги нийлсэн. Би 2 төгсөлт байсан. Нийтдээ нэг 30 гаруй хүн эхнэр зарим нэг эхнэр нөхөр нь бас очсон. Тэгээ нэг 30 гаруй хүн цагаан голын хайршин дээр очиод нилээ 3 муруу хонлоо. Одоо надад хугацаа байлаа.
Тэгэл би эндээс явахдаа юу гэж явсан гэхээр за сайн мэдээ. Би бол уулын сайн мэдээний дуудлагатай. Би тэгж итгэдэг өөрөө. Би сайн мэдээ хуваалцахгүй байж чаддаггүй угаасаа. Бурхан намайг энэ дуудлагыг өгсөн. Тэгээд харин би энэ удаад яаж ялагдсан бэ гэвэл би явахаас өмнө надад итгэл байгаагүй. Би итгэлгүй байж ялагдсан. Ягаад итгэлгүй байсан бэ гэвэл за сайн мэдээ энэ төр ярьж яах юм бэ? Тэр холоос одоо биеийнхээ уулзаагүй 40 гаруй жил бараг зарим нь болцсон. Тийм хүмүүс ирж яхад юу миний сайн мэдээг сонсоод суухтай юм бэ тийм тэд нар. Ёстой дими юм солиорцсон ингээд над дургу нүрэн штэ ерөөсө боли зүгээр л чимээгүй бай. Асуух хүн гарвал би яри тэрнээс биш би өөрөө за та нарт би Есүст итгэж байгаа. Би одоо сайн мэдээ ярина гэж би ер нь бол тэгж ярьдаг хүн л дээ. Тэгээд тэгж ярихгүй гэж шийдээд тэгээ явсан. Тийм болохоор надаас хэн ч асуугаагүй, би ч яриаггүй буцаж ирсэн. Тэгээд би энэ зүйлийг уншаад зайлвал да би ялагдчихжээ. Яагаад ялагдсан бэ гэвэл би итгэлгүй байсан учраас. Нэгдүгürt би итгэлгүй. Тэр хүмүүс чулуун шүтэн ямар ч амьгүй чулуун шүтэн хүртэл эсний авдрын өмнө сүгдэж уун чадж байгаа юм бол яхаараа тэр хүмүүс би залбирж байгаад очиод сайн мэдээ хуваалцсан байхад сонсохгүй гэж. Тэгээ энэ бол яг миний итгэлийн сул дорой байдлын нэг юу болсон. Би тэгээд ялагдсан байна. Одоо дахиад боломж өгөөч гэж гуйх юм байна гэж бодоод одоо 1 жилийн дараа бид нар дахиад уулзна гэж тохирсон. 1 жилийн дараа уулзахад эзэн та надад боломж олгооч гэж би одооноос гуйх ёстой юм байна гэж бодоод гуйж эхэлж байгаа. Тэгээд миний алдаа юу байсан гэхээр би итгэлгүй байсан. Хоёрдугаарт би алдаа юу байсан бэ гэхээр би дуулуургүй байсан гэж бодож байгаа юм. Ягаад би дуулуургүй байсан бэ гэвэл эзэн надад сайн мэдээгээ өгөхдөө өөрийнхөө дотор хав дараараа гэж өгөөгүй. Чи өөрийнхөө дотор л хав дарчаарай. Хүнд хэлэх хэрэггүй шүү гэж өгөөгүй. Эзэн сайн мэдээгээ надад өгөхдөө бүх бүтээлд тунхагл гэж өгсөн. Бүх бүтээл гэж хэлж байгаа энэ Марк номын 16 дугаар бүлгийн яг Марк ч өөрөө 16 бүлэгтэй төгсгөл нь байгаа. Тэгээд Маркын 16-гийн яг төгсгөл дээр яг одоо бидний Матай 16, Матай 28 гэдээ яриад агуу захирамж гэж яриад байгаагийн нэг одоо бас хувилбар нь Маркын 16 дээр юу гэж хэлсэн гэхээр Есүс 15 дээр ингэж юм л да. Есүс шавнартаа хэлж байгаа. Есүс тэдэнд бүх ертөнцөөр явж сайн мэдээг хамаг бүтээл тунхаглагтун гэж хэлсэн. Хамаг бүтээл бүх ертөнцөөр явж хамаг бүтээлд сайн мэдээг тунхаглагтун гэж хэлсэн. Гэтэл сайн мэдээг тунхагл гэж надад өгсөн болохоос биш сайн мэдээг өөрийнхөө дотор хав дараад чив чимээгүй яваарэ гэж өгөөгүй байхад би тунхаглаагүй дотроо дарсан явдал бол миний дуулуургүй байсны нэг алдаа байгаа юм л да. Миний нэг алдаа бол би дуулуургүй байж Есүсийн дагалдагч байна гэдэг бол Есүс дуулууртай байх явдал юм байна. Би Есүс дуулууртай байж хий гэсэн юм хийж даг гэсэн тэр зүйл нь юу гэвэл намайг даг гэж хэлсэн шүү дээ. Есүс биднийг дуудахдаа намайг даг гэж хэлсэн. Бид нар маш одоо хавраас хойш намайг даг гэдэг үгийг дахин янз бүрийн хувилбараар уншиж байгаа. Янз бүрийн газраас нь янз бүрийн хувилбараар уншиж байгаа. Намайг даг гэж хэлсэн. Би та нарыг хүмүүсийн загасчин болгоё. Тэгээ би ангийнхныхаа тийм олон сайхан загас эзэн надад өгж явахад нэг ширхэг загас нь дэгээч хүртэл хаяагүй шүү дээ би. Зүгээр дэгээ хайж ч оролдоогүй. Загас харсан хүн дэгээ хаяхгүй байна гэж байдаг юм болов? За эрэгтэйчүүдээс асууя. Эрэгтэйчүүдээ нэр үнэндээ та нар голын зах дээр нэг гой том голын зах дээр очиод маш их загастай гол байна гэж үзвэл та нар хэрвээ уурахтаа яваавал дэгээгээ шидхүү гол руу хаяад үзье гэж бодно үстэй те. Энэ загас байна баригдаж юм магадгүй хаяад үзье гэж бодно. Тэгвэл эзэн надад маш олон загас өгсөн байхад би тэр олон загасыг барий гэж дэгээ хайж оролдоогүй байгаа нь ичгүүртэй явдал байгаа юм. Дэндүү ичгүүртэй дуулуургүй байгаагийн бүр тодорхой жишээ. Тэгээ энэ зүйлийг бодож байгаад би загас барих гэж хүн яаж оролддог юм бэ гэдэг хүнийг загасчлах гэж хүнийг штэ те хүнийг загасчлах гэж яаж оролддог юм бэ гэдэг нэг жишээг бас би нэг номноос уншлаа л да. Тэр жишээ үнэхээр бас миний итгэлийг бүр сэргээсэн. Миний бас алдааг дахин сануулсан. За чи энэ жил дуулууртай байгаагүй шүү. Чи дараагийн удаа дуулууртай байгаараа гэдэг юмыг дахин надад бурхан сануулж байгаа. Чи миний дагалдагч юм бол чи дуулууртай байх ёстой шүү гэдэг тийм зүйлийг сануулж байгаа. Тэгээ тэр номыг уншиж ирсэн чинь тэн дээр тэр Билли Грэмийн хүү юм байна л да хүүгийнх нь бичсэн нэг номыг би уншиж байгаа зүгээр завсар зайгаар нь. Тэгээ тэн дээр авсан нэг жишээ надад бүр гайхалт төрүүллээ. Тэгээ тэр жишээгээр л би үгүй энэ загас барих гэж ингэж хүн оролдод юм байна штэ гэж ойлголоо. Тэгээ тэрний байсан гэхээр
тэр Ливан хүн юм байна л да. Ливаны иргэн юм шиг байгаа юм. Тэгээ Ливаны иргэний дайны үе байсан. Тэр иргэний дайн юуны хооронд болсон гэхээр исламын шашинтнууд христийн шашинтан хүмүүсээ хавчаад одоо доромжлоо. Тэгээ тэрнээс болоод зөрчилдөө сөргөлдөө гарч ирсэн тийм иргэний дайн болж ирсэн юм байна. Тэгээд тэр үед тэр Сирийн цэргүүд орж ирсэн. Сирчүүд болохоор тэр исламын талынхны дэмжсэн байсан. Дэмжижсэн. Тэгсэн чинь нэг Христэд итгэдэг одоо сайн мэдээнд өөрийгөө дуудлагатай гэж үзэж байгаа нэг хүн шүн гинтхэн сэрээд залбирсан байгаа өөрөө. Тэгээ юу гэж залбирсан гэхээр эзэн минь энэ ирж байгаа маргааш өдөр та надад таны сайн мэдээг хуваалцах боломж олгооч гэж залбирсан. Тэгээд өглөө өдөр нэг зүйлд явахаар болол гараад явж исэн чинь өөрөө унаатай машинтай явсан байна л да. Тэгээ машинтай явж исэн чинь замын унаа хайгаад гар өргөө зогсож байгаа нэг Сирийн цэргийн хүнийг харсан байгаа юм. Сирийн цэргийн хүн. Тэгээ дайн тулааны үедээ тэр чинь нилээн бас хэцүү төгшүүртэй цаг штэ. Тэгээд өөрөө бодсон гинэ за чи ёстой чамайг чи ёстой авахгүй шүү гэж нөгөө ягаад тэгэхээр нөгөө христийнхнийг хавчиж байгаа нөгөө талын одоо хамгаалагч цэргийн хүн байна штэ. Тэр цэргийн офицер хүн байсан. Тэгээ чамайг ч ёстой авахгүй шүү гэж бодоод хажуугаар нь өнгөрөх гэснээ гинтхэн нөгөө өөрийнх нь залбирсан санагдаад за надад боломж олгооч сайн мэдээг хуваалцах хин нэгэнд сайн мэдээг хуваалцах боломж олгооч гэсэн дотор нь Сирийн цэргийн хүн байсан боломж байгаа шүү дээ чи. Тэгээ гинтхэн тэр залбирснаа бодоод зогссон байгаа. Одоо яа их зогсоод уг нь өөрийнх нь дайсан байгаа шүү дээ. Тэгээ зогсоод авсан, машиндаа авсан, хаашаа өрөх үү гэсэн чинь өөрийнх нь явж байгаагийн эсрэг зүг явах байсан. Гэлээч гэсэн нэгэн тал одоо эзэн надад энэ хүнийг өгж байгаа байж магадгүй гэж энэ загас надад өгж байгаа загас байж магадгүй гэж бодоод нөгөө хүнийг дайсан штэ тэр чинь аваад нөгөө тийш за би таныг хүргээд өгье гэд аваад явж явах замдаа бодсон байгаа. За би энэ хүнд яаж хуваалцах вэ бодсон. Цаг нь тэр хүнийг хүргэж өгөхөд дэндүү бага юм шиг санагдаад байсан учраас манай гэр зам дээр байгаа манахаар ороод үдийн хоол идээд явах уу гэж орьсон байгаа нөгөө хүнийг. Бүр машиндаа суулгаад зогсоогүй одоо үдийн хоол идээч. Манахаар ороод үдийн хоол идэхгүй юу гэсэн. Чи хоолоо идсэн үү? Та хоол идсэн үү гэсэн чи идээгүй яваа гэж юм л да. Гэсэн юм байна. Тэгэхээр за тэгвэл манай тоол ид. Тэгснэ гинтх яана манай ихнэр завгүй шүү дээ. Би хоолгүй гэртээ яах вэ гэж бодоод тэгтэл загас барих гээд байгаа шүү дээ өөрөө. Загас барих гээд байгаа учраас нэг арга олдсон шүү дээ тэр чинь. Яасан гэхээр за замдаа дахианы мах бэлэн болгоцсон дахианы мах авъя гэд дахианы мах аваад гэртээ очиод яг хөө бэлэн ногоо гэс хийгээл ингээл хачирлаад тэгээ хоолоо хийгээ ширээн цуужээ. Тэгэл хоол идчих яхих хугацаанд одоо сайн мэдээгээ хуваалцсан байгаа. Өөрөө Христэд итгэдэг гэдгээ хэлсэн байгаа. Тэгээ Христ гэж хэн юм бэ гэдгийг ярьсан байгаа. Христ хүмүүний бүх гимтэй хүний нүглээс одоо чөлөөлөхийн тулд энэ дэлхий дээр өөрөө ирээд, Бурхан өөрөө ирээд зовлон идлээд тэр гим нүглийг цагаатгаж өгсөн юм а. Ямар ч гимтэй хүн байлаа гэсэн, ямар ч буруу юм хийсэн хүн байлаа гэсэн Христэд итгэхэд гимээсээ уучлагддаг юм а гэдэг тэр гимшлийн одоо сайн мэдээг өгөөд тэгээ Христ уучладаг гэж Христийн авралын сайн мэдээг ярьсан. Тэгэхэд нөгөө цэрэг яг хоолыг идчихэж байгаа юм чи мэдэж штэ тэр бол хоолыг идчихэж байгаа хүний өдөөс нэг уурлаад босоод дайрна гэж бол бараг л байхгүй. Тэгээ эндээс бид нар бас нэг тийм загас барихын тулд бид нар хоол хийж бас дайлж явах явдал их чухал юм байна гэдэг зүйл бол бодогдоод байгаа юм л да. Тэгээд хамт хоол идж явахдаа яриад байсан чи нөгөө хүн эсэргүүцээгүй, уурлаагүй, царайнд нь ямар ч хувирал гараагүй. Юун тэр байтхаа тийм сайхан юмыг өөрөө яриад байгаа наад хүн маань өөрөө сайн мэдээгээ тийм сайхан мэдээ л өгöd байгаа. Нөгөө хүний царайнд хувирлж гараагүй, уурлж байгаа ч мэддэгдээгүй, баярлж байгаа ч мэддэгдээгүй. Тэгээ за одоо явъя да гэд боссон байгаа. Яг өгöd дууссан. Явъя гэд боссон. Тэгээд одоо яг хүргэж өгөх газар нь хүргэж өгсөн. Ямар ч юм хэлээгүй нөгөө хүн. Одоо Христийн талаар ган гэж ганц үг дуураагүй. Тэгээд дараа нь бодсон маань хүн за би юун дээр алдчихваа. Арай илүү олон дахин авах хэрэгтэй байсан юм болов уу? Арай олон дахин аваад тавьсан бол идэж суух цаг нь арай урт болох байсан юм болов уу? Би юун дээр алдчихваа гэж бодоод за одоо яах вэ бурхан минь тэгээ би талархсан гэж байгаа бурханд. Ягаад гэвэл та надад боломж өгөөч гэж би гуйсан. Та надад боломж өгсөн байна. Би хуваалцлаа. За тэгээ дараагийн хэрэг нь таны хэрэгэ гэд үлдээсэн байна. Тэгээд өнгөрсөн. Тэгээд тэрнээс хойш нэлээд олон жилийн дараа тэр Дамаскт болоод байгаа явдал байгаа юм. Дамаскийн нэг шүдний эмч, залуухан шүдний эмч, Христэд итгэгч шүдний эмч
хувийн шүдний эмнэлэг нээя гэд шийдвэр гаргаад засгийн газраар улсаар хөөцөлдсөн чинь Дамаскт нээлгээгүй хөдөө нэг захын бууду маягийн нэг хөдөөгийн тосгонд шүдний эмнэлэг улсын нэрээр нээхийг зөвшөөрсөн байна. Тэгээ нөгөө залуу эмч чинь тэр хөдөөний тосгонд очиод шүднийхээ эмнэлгийг нээгээд ажиллахдаа аманд нь багаж хийгээд ажиллаж байгаа хүн болгондоо сайн мэдээ ярьдаг. Мань хүн сайн мэдээний бүр дуудлагатай юм байна л да. Тэгээ сайн мэдээгээ яриад Христийн талаар хуваалцаад зоригтой хуваалцаад байсан чинь нөгөө тэр нутгийн шашны эсрэг шашны төлөөлөгчд нь хошуу хүргээд за энэ улсын эмнэлгийн энэ хүн чинь ингээд Христийн тухай ажил дээр яриад байна. Энэ хүн юм хийгээд байна гэж мэдээлц. Тэгтээ арга хэмжээ авахлахдаа ямар хүнээр арга хэмжээ авахулж ийм гэхээр тэр юуны Ливаны нэг хуулинд юу байсан гэхээр улсын ажилтныг хамаагүй шүүж болдгүй юм байна л да. Тэгэхээр нь яасан гэхээр цэргийн шүүхээр оруулна гэд цэргийн шүүхт өгсөн байгаа нөгөө юу гэж нөгөө залууг. Тэгээд цэргийн шүүх нь болохоор айхтар хэцүү шүүдэг. Одоо зодуур нүдүр бол энүүхэнд өшөглөх, зодох, ташуурдах тэр бол энүүхэнд. Зүгээр амиа алдахгүй л бол их юм эрүү шүүлт болж байгаад асуулт асууж байцаадаг юм байна л да. Тэгээ Христийг тунхагласнасаа болоод энэ залуу юмч аминч дэнсэн дээр хурж ирсэн байгаа. Зодуулж байгаад өгчөд ерөөсөө бас үгүйх газаргүй. Тэгээ одоо яа их өөр бэлдэж байгаа. За би Христийн төлөө өгсөн ч хамаагүй. Ямар ч байсан би тэр байцаалтаар одоо эзэнтэй хамт туулна гэж орсон байгаа юм л да маань хүн. Тэгээ ороод ингээд байцагдахаар эхлээл суусан чинь нэг цэргийн хүн байцаагч 2 3 цэрэгтэй хамт байцаахта. За нэр хэмбэ гэж нэрийг асуугаад хаанаас ирсэн гэж тэгсэн Дамаскаас гэж тэгсэн. Тэгсэн чинь Дамаскаас ирсэн. За юу хийдэг, яадаг чи яагаад тэр Христийн тухайг би Христэд итгэдэг хүн гэж хэлээл би итгэгч хүн итгэлээ хуваалцах ёстой гэж хэлсэн юм байна л да. Тэгсэн чинь Дамаскаас ирсэн Христэд итгэдэг хүн гэсэн чинь нөгөө байцааж исэн офицер нь зогс байцаалтаа зогс гэж гинтхэн хашгирсан байна. Тэгээ байцаалтын зогсоолгоод тэр өрөөнд байсан бүх хүнийг гаргаад тэгээ ганцаараа үлдээд тэгээд гэдэргээ сандал руугаа наалт суужгаад чи Дамаскаас ирсэн гэсэн үг гэж асуусан. Чи Дамаскын нөгөө хүний нэрийг хэлсэн байгаа. Тэр хин Даахар гэдэг хүнийг таних уу? Христэд итгэдэг Даахарыг таних уу гэж нэрийг тогтооцсон байгаа. Нөгөө хүн нь болохоор тэр Даахар гэдэг хүн өөртөө нөгөө нэг загас барих гэж хуваалцаад исэн хүн Даахар гэдэг хүн юм байна л да. Тэгсэн чинь за худлаа хэлж болохгүй яад юм блэ гэсэн нөгөө танд юм байна л да өөрөө. Яагаад гэвэл өөрийнх нь цуглаан Дамаскын цуглаан дээр нь ирж номлож исэн юм байна тэр хүн нь. Тэр одоо нөгөө юуны Ливаны цэргийн офицер юу Сирийн цэргийн офицертой хуваалцж исэн хүн нь өөрөө тэдний цуглаан дээр номлож исэн учраас таньдаг. Тэгэхээр одоо худлаа хэлж болохгүй үнэ хэлийгээд таньдаг гэж хэлсэн чинь танин гэж хэлсэн чинь за гүцээ чи түүнийг таньдаг бол чамайг чөлөөллөө гэсэн гинэ нөгөө чамайг байцаахаа боллоо чөлөөллөө гэд өөрт нь эрх мэдэл байж шүү дээ. Тэгээд юу гэж хэлсэн гэхээр тэр хүний нэг өдөр намайг хоолнд уураад яг нөгөө хүн байхгүй юу намайг хоолнд уураад дахианы махта нэг гой хоол идээд надад хуваалцсан тэр зүйл гайхамшигтай. Миний амьдралдаа урд өмнө хизээч сонсож байгаагүй тийм гайхамшигтай түүх байсан юм а. Тэр гайхамшигтай түүхийг би одоо ч мартдаггүй. Байнга би бодож явдаг. Надад үнэхээр амттай түүх байсан. Би урд хожид хизээч тийм түүх сонсож байгаагүй. Яагаад гэвэл миний хийсэн бүх гэмнүгэл цагаад тэр хүний тэр одоо Есүс гэгчийн ачаар цагаатцсан байна гэдэг юмыг би ойлгосон. Би энэ түүхийг хизээч мартахгүй гэж хэлсэн гэж. Тийм амттай түүх байсан гэж. Тэгтэл нөгөө загас барих гэж оролдож байгаа хүн тэр хүний дүр төрхөнч хуураагүй би сайхан юм хүлээж авлаа гэж хэлээгүй тэр хүн өгж явахдаа уул нь өвдөг сөгдөөд хажууд нь өвдөг сөгдөөд би эзэн Есүсийг аврагчаа хэмээн хүлээн авлаа гэж хэлүүлэх гэсэн юм шиг байна. Гэхдээ тэр хүнээс царайны хувирлж гараагүй хэрнээ эзэн бурхан амьд бурхан ажиллаа хийгээд Есүс Христэд итгүүлсэн байна. Тэр офицер. Тэгээд тэр нь юу болж хувирв гэхээр би эндээс дүгнэлт гаргаж байгаа. Ямар дүгнэлтэнд хүрж ийнэ гэхээр Христэд итгэдэг та бид нар Христийг дагдаг та бид нар Христ намайг даг гэж хэлэхдээ бүх бүтээлд сайн мэдээг тунхаглал гэдэг тушаалыг биднэрт өгсөн бол бид нар сайн мэдээг хуваалцах ёстой юм байна. А бид нар сайн мэдээг хуваалцахдаа өөрөө хийх гэж байгаа юм шиг өөрөө л итгүүлэх гэж байгаа юм шиг бодож болохгүй юм байна. Миний алдаач тэр байсан шүү дээ. Бурхан ажиллаа хийдэг юм аа. Чулуун шүтээнийг өмнөө сөгдүүлж чаддаг бурхан хэлгүй мал адгуусыг өөрийнхөө замаар дуудан дагуулж чаддаг тэр бурхан өгсөн хүнийг амьлуулж чаддаг тэр бурхан
Үе түмэн хүний хар нүглийг уучлж чаддаг тэр бурхан өнөөдөр хэнийгч итгүүлэх боломжтой байна гэдэг л итгэл биднэрт байх ёстой. Тийм найдвар биднэрт байх ёстой. Хэрвээ тэр найдвар байвал биднэрт бурханд найдах найдварын хажуугаар бурханд итгэх итгэл зориг бас байх хэрэгтэй. Энэ бурхан хийх юм шүү. Би биш юм аа. Тэгээ би энийг энэ түүхийг уншиж хагаад яг бодогдчихсэн зүйл бол яг нөгөө төл эргээл нөгөө Матай 28-ийнхаа агуу захирамж дээр л ирж байгаа юм л да. Тэгээ тэр бас бодогдоод тэгээд нэрэл одоо эзэн хэлсэндээ л яг үнэн эзэн байна штэ. Яг хэлсэн нь үнэн байдаг. Хэлсэндээ заавал хүрдэг эзэн шүү гэж би мэддэг хэрнээ миний итгэл холхон байдаг юм уу да гэж би бас бодож байгаа. Тэгээ энэ дээр юу гэж хэлж ийн гэхээр ингэсэн штэ өөрөө хэлэхдээ. Есүс дөхөж ирээд тэдэнд тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн. Иймээс та нар яв. Бүх үндэстнийг дагалдуулагтун. Эцэг, хүү, ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ. Та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун. Үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав. Үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэж амласан Есүс өнөөдөр бид нартай хамт байгаа. Есүс нэгэнт бид нартай хамт байгаа юм бол хуучин гэрээний үед Бурхны авдар оршихуй төлөөлөд явж исэн авдрын өмнө чулуун хилгүй шүтэн унаж байсан байхад өнөөдөр бидний дотор байгаа Есүс би та нартай үргэлж үеийн төгсгөл хүртэл хамт байна гэж хэлсэн байхад бидний дотор байгаа Есүсээс болоод хүмүүс Есүс бол аврагч юм байна. Есүс бол бурхан юм байна гэж өөрөө ирэхгүй хэлж сөхөрөхгүй гэж үдээ тийм ээ. Сөхөржил таараа. Тэгээ энэ итгэл бол биднэрт байх ёстой. А бид нар энэ итгэл байж хахад биднэрт айдас байхгүй байх учиртай. Айдас байх. Яа тэгвэл Есүс би үеийн төгсгөл хүртэл та нартай үргэлж хамт байх болно гэж хэлсэн. Биднэрт айдсыг Есүс хөөн зайлуулдаг. Тэгвэл надад юу байсан бэ гэвэл айдас байсан. Олон жил уулзаагүй тэд нар юу яриад байгаа юм бэ гэд дургуутсан гэдэг айдас. Хүнээс айх айдас. Тэр амьд мөнхийн хүчрхэг бурхнаас эмээгээгүй хэрнээ хүнээс айх айдас биднэрт байж болохгүй. Магадгүй өнөөдөр бидний дунд иймэрхүү бодолтой сайн мэдээ өгье даа гэж залбирсан ч гэсэн за энэ ч одоо дүүрэн шүтэн болцсон ч гэдэг юм уу. Эсвэл одоо бөө мөргөлийн итгэлтэй удган юм байгаа ч гэдэг юм уу. Бөө юм байгаа ч гэдэг юм уу. Энд ч одоо мундаг бөө юм байгаа. Нөгөө муус үнсэн дүүрч одоо хүлээж авахгүй болов. За өнөөх юма хийхэд нь одоо яана би ч одоо итгэх ч юм хэцүүч үү дээ гэдэг айдас байхгүй байх хэрэгтэй. Яагаад гэвэл би олон жишээн дээрээс бас сонсч ирсэн манай итгэгч Христэд итгэгч одоо мэддэг ах дүүсийн маань хамаатан садангууд нь төр төрөсд нь бөө болчоод удган болчоод тэгээ нөгөө бөөгийнхээ буудаг бөө буух гэж ярьдаг штэ удган буух бөө буух тэр үйлдэлээ хийхдээ зан үйлээ хийхдээ заавал төрөл төрөстэй оруулах гэдэг юм л да. Заавал байх ёстой гэж үзээ шаардаад байдаг. Тэгээ ялангуяа залуу хүүхдийн хувьд бол одоо ээж аваасаа үгүй гэж зурж чаддаггүй очиж ордог тэрэнд нь. Тэгээ би үрнийг жишээг манай цуглааны нэг залуу охины ярьжсэн жишээг юусэн мартахгүй. Ягаад тэгэхээр одоо яана нөгөө бөөгөө буухан за одоо яа их хөдөө одоо үгэнд нь орохос өөр арга байхгүй. Очиж сууя за бурхан минь намайг уучлаарай би итгээ сууж байгаа биш шүү. Би танд итгэж байгаа зүгээр энэ хүмүүсийн хүчин давтагдаад одоо бас зөрж болохгүй ингээд сууж байгаа гэж хэлээд битил тэр юм нь ороосоо гэж залбираа сууж исэн чинь нэг багж хэрэгслийнх нь нэг юм нь хугарж унаад болоогүй гэж. Хугараад унтсан тэгээд хийж болоогүй бууж болоогүй. Бас өөр нэг охины ярианаас сонссон чинь бөөний нөгөө онгод орох гэж байдаг гинэлтэй тэр муус хүнсний онгод орох гэж юм байдаг. Тэр нь орж өгөөгүй. Тэгээд за энд нэг болохгүй хүн байх шиг байна. Миний онгод орохгүй байна гэж хэлсэн гэж. Залбираа суугаад байсан гэж байгаа. Тэгэхээр ямар ч байсан биднэрт айдас байж болохгүй. Хэрвээ бид нар Есүсийг дагж байгаа бол биднэрт айдас байж болохгүй. Ягаад тэгэхээр Есүс өөрөө намайг даг гэж хэлэхдээ би та нартай үеийн төгсгөл хүртэл үргэлж хамт байх болно гэж хэлсэн. Амлсандаа үнэнч байдаг эзэн өөрөө л юма хийх учраас бид нар загас барихаар явахдаа ч гэсэндээ энэ загас баригдахгүй загас байна. Энэ том туул загас байна. Намайг чирээд орж хахаа энэ төр гэж айх хэрэг байхгүй юм байна. Хэрвээ би загас барихад гэж үнэхээр оролдож байгаа юм бол яг одоо тэр Дахар гэдэг хүний жишээгээр тэр хүн яасан гэхээр загас барих гэж оролдохдоо дайсныхаа одоо хүнийг
Унаагаар дөхүүлж өгöd. Унаагаар дөхүүлж хөөс барахгүй бүр цаг хожихын тулд гэрээрээ оруулж хоолнд даагаад тэгжээ сайн мэдээ хуваалц. Тэрнийх нь тэр залбирсан одоо энэ дээр би өнгөрсөн бүтэн сая өдрийн сургаалаас одоо жишээ нь батлагдаж сургаалын жишээ бас нэмж баяжж гин гэж би бодож байна л да. Юу гэвэл тэн дээр ингэж байсан үг унших дотор байх хэрэгтэй, залбирах хэрэгтэй гэж ярьж байсан. Тэгэхээр залбирах хэрэгтэй юм байна. Бид нар залбирдгүйгээсээ болоод гулчийдэг юм байна. Залбирдгүйгээсээ болоод ялагддаг юм байна гэдэг дүгнэлтэнд би хүрж байгаа. Яа тэгэхээр энэ хүн шүн залбирсан байгаа. Шүн дунд босоод залбирсан. Эзээ надад хин нэгэн сайн мэдээ хуваалцчих хүн хин нэгэн хүн сайн мэдээ хуваалцчих боломж олгооч гэж. Тэгээд тэр хин нэгэн хүн нь дайсан нь байсан. Манай эзэн заримдаа тоглоомтой юм шиг юм хийдэг. Би энэ дээр бол бат итгэдэг юм. Манай эзэн заримдаа бид нартай жоохон тийм хошигн тоглодог байхаа гэж боддیں۔ Яг гэвэл энэ хошигн нь гэдэг чинь дотны байдлыг илэрч штэ. Тэгээд за чи нэг хүн хүсээд байлгүй би чамд тэгвэл нэг ийм хүн өгнө гэд тайсных нь хүнийг өгөөд тэр хүнээ зүгээр ч нөгөө тийшээ яваад тэр чи одоо дагахад их хэцүү байгаа үсттэй тий. Тийшээ явж исэн бол нэг өөр хэрэг. Тийшээ явж байгаа юм. Явж байгаа зүгийнх нь эсрэг. Тэгээд одоо бас дээр нь хоолоо өгөх хэрэгтэй болсон. Тэгээ сайн мэдээ болсон. Дайснаач өөрийн адил хайрл гэдэг тэр тушаал хэрхэн хэрэгчийг бас давхар эзэн бас шалгаж байгаа гэж би бодсон. Тэгэхээр бид нар эзний дагалдагч байна гэдэг бол эзний сургуульд сурдаг юм аа. Бид нар эзний сургуулаар явдаг. Эзний дагалдагчийн сургуулаар дамждаг. Эзний дагалдагчийн сургуулаар дамжихад эзэн заримдаа биднэрт овоо томхон сорилт өгөн заримдаа багахан байж магадгүй шалгалтуудыг бид нар давах хэрэгтэй болдог. Давж чадахгүй бол над чиг ундаг. Би бол унсан, шалгалтандаа унтсан. 30 хэдэн том загас өгчээд байхад ганц загасны төлөө үдийн хоолоор хүртэл дайлж чадаад ярьж чадсан хүн байхад би болохоор 30 хэдэн загасыг хамт 3 өдрийн турш 4 өдрийн турш өглөө өдөр орой 3 хоолыг хамт хуваалцаад хэдүү 3 4 4 3 12 удаагийн хоолыг хамт идээд сууж явахдаа сайн мэдээ хуваалцааг байгаа. Тэр хоол нь надаас ч гарч байгаа хоол биш. Тэгээд тэр хүн нэгдүгээр та одоо шөнө босоод залбирсан, боломжийн төлөө гуйсан. Би эндээс юу сурах гэхээр бид нар боломжийн төлөө үргэлж гуйж явах хэрэгтэй юм байна гэдэг юмыг бүр тэр өнгөрсөн бүтэн сайнны номлолоор баталгаажуулаад дамжуулж улам бүр баталгаатайгаар би итгэл дээр манд баталгаатай тийм том нэмэр болж байгаа юм. Тэжээл болж байгаа юм. А нөгөө талаар яасан гэхээр дагалдагч хүн дуулууртай байх хэрэгтэй юм байна. Энд чинь хэцүү юм байна гэдэг юм байхгүй. Энд чинь дайсан байна штэ. Эзэн та хэнийг явуулч уу? Энд чинь дайсан байна штэ. Арай биш байлгүй дээ гэж хэлээгүү. Дуулууртай байсан. Тэрнийх нь үр дүнд айх хайцсгүй байсан. Тэр хүн чинь будчих магадгүй шүү дээ. Цэргийн хүн юм чинь буутал яваа байлгүй. Тэгээгүй. Тэгвэл тэрнийх нь үр дүн нь хэдэн жилийн дараа өөр нэг Христэд итгэдэг ах дүүсийнх нь амийг аварсан байна. Тэр дайсны цэрэг мөнх амийг хүлээж аваад зогсоогүй. Тэр одоо өөр нэгэн итгэгч сайн мэдээ хуваалцагч нөхрийнх нь дүүгийнх нь ч гэдэг юм уу амийг аварсан байна. Зодуулаад үхэж болох байсан. Байцаагтад зовох байсан. Тэгэхэд яг тэнд очиж тэгж эзний цагийн хуваар гэж их хачин сонив хойрлсон байна. Эзний цагийн хуваар заавал яг одоо энэ ширээн дээр байх албагүй. Тэ хоол идэ дахианы маха илүү олон дахианы маха авдаг байжтэй гэж бодож явахдаа энэ хүн яг тухайн цагтаа тэр цэрийн цэрэг өвдөг сөгдөөд Есүсийг би аврагчаа гэж хүлээж авлаа гэж хэлэх байхаа гэж горьдсон боловч тийм юм болоогүй. Тэгвэл эзний цагийн хуваар тэр бол хүний цагийн хуваар. А эзний цагийн хуваар хизээ байдаг вэ гэвэл хизээч байж магадгүй. Намайг үгсний дараач байж магадгүй. Тэрэнд бид нар найдах хэрэгтэй, итгэх хэрэгтэй. Эзэн цагийн хуваараа тавьсан л бол тавьсан, эзний цагийн хуваар бол баталгаатай биелдэг. Тэгвэл их хачин сонин пазл маягаар биелдэг. Боддоо та нар те хаа байгаа тэр хөдөөгийн нэгэн захын тосгонд эзнийг тунхаглах гэж ядж байгаа нэг шүдний залуу эмчийг цэргийн байцаалтын зовлонгоос аварсан байна. Тэгээд нөгөө хүн мэдээж бас итгэгч болсон байсан. Тэгээ ийм гайхамшигтай юм болд юм. Тэгээ би энийг уншиж байхдаа ерөөсөө л миний
Бурхан минь ээ, эзэн минь ээ, би таны үгэнд дуулууртай байхыг сурья. Би таны дагалдагч л гэж байгаа юм бол би таны үгэнд дуулууртай байхыг сурья. Би таны үгэнд итгэе. Би таныг итгэж дагая. Та үргэлж надтай хамт гэдгийг чинь би үе мартчихад байх юм аа. Би хүнээс айх айдсыг арилгаад зөвхөн харин танаас эмээх эмээлтийг би бий болгоё. Чулуун шүтээнийг өөрийнхөө өмнө толгой гарын тасартал унгааж чадж байгаа бурхан өнөөдөр хэнийг ч яаж чадах юм бэ наа? Би бас имэж хүндлэе бурханыгаа. Гэсэн нэг ийм итгэлийн дагалдагч байхад мань миний амьдралд бас миний итгэлд нэлээ нэмэр болох ийм зүйлийг би алдаанаасаа би бас алдсан онсон айл зүйлүүдээсээ сурж байгаа. Тэгээд хамгийн гол зүйлийг би энэ Библиэс авч байгаа. Үнэхээр эзний үгэн дотор байх явдал биднийг маш гайхалтай сайхан өдөр тутмын сайхан тэжээлэр хангадаг, итгэлийн суураар хангаж өгдөг, итгэлийн хүчээр хангаж өгдөг. Тэгээ одоо энэ үг унших явдал үнэхээр бидний итгэлийн тэжээл юм аа. Энэ үгийг уншсанараа бид нар итгэлээ улам нэмж аавна. Дагалдагч, сайн дагалдагч, Христийн сайн өсгөлөн дагалдагч байхад минь хэрэгтэй зүйл энэ номон дотор байж байгаа. Энэ номон дотор бүх юм байгаа. Энэ номон дотор жишээ байгаа. Энэ номон дотор биднийг босгодог урам зоригийн үг байгаа. Биднийг зэмлдэг зэмлэлийн үг байгаа. Биднийг чиглүүлдэг үг байгаа. Биднийг заадаг сургадаг үг байгаа. Энийг бид нар уншиж байхад бид нар Есүсийн дагалдагч байх, тэр Есүстэй хамт байх явдал дутагдахгүй. Би яг хөө Есүстэй хамт байх нь дагна гэдэг чинь хамт байхыг хэлж байгаа гэдгийг ойлгодог. Хамт байна гэдэг нь үг уншлах гэж ойлгодог. Өнөөдөр би энэ үгийг уншсанаар би Есүстэй хамт байж байгаа тэр цагийг сунгаж байгаа гэж би боддог. Тэгснээрээ би Есүстэй хамт байгаад байх юм бол би Есүсийн хийж ирснийг хийх юм бэ. Есүсээс имэж хүндлэх юм бэ. Есүсийн үгэнд дуулууртай байх юм бэ. Есүсийн хий гэсэн бүхнийг хийх боломжтой байх юм байна. Тэгэх юм бол Есүс надад загас барих боломжийг олгох юм байна. Нэгэнт л өөрөө би та намайг даг, би та нарыг хүмүүсийн загасчин болгоё гэж хэлсэн бол хэлсэн үгэндээ эзэн хүрээд биднийг загас бариулнаа. Загас өгнө бид нарт. Тэгээ тэр загаснууд нь эргээд маш гайхамшигтай олон загас барих тийм явдал болох юм аа. Тэгээд нэгэнт би Есүстэй хамт байж чадж байгаа бол би Есүсийн үгэн дотор байгаа бол Есүс бүх үндэстнийг дагалдагч болгогтун гэдэг тушаалаа бас надаар хэрэгжүүлэх боломжтой. Тийм болохоор би та бүхнийгээ юу гэж уриалах гэж байна гэхээр бүгдээрээ Христийн сайн дагалдагч байя. Христийн өсгөлүүн дагалдагч бай. Тэгээд Христийн сайн дагалдагч байснараа бүгдээрээ Христийн өгсөн агуу захирамж болох бидний агуу үүрэг даалгавар гэж бид нар үзээд байгаа шүү дээ. Бидний энэ дэлхий дээр амьдарч явах тэр гол чухал ганц үүрэг даалгавар болох бусдыг дагалдагч болгох тэр ажилдаа бас итгэмжтэй байя. Үеийн төгсгөл хүртэл хамт байна гэж хэлсэн Есүс бид нартай байгаа учраас айх айдас бид нарт байхгүйгээр бид нар бусдыг дагалдуулж чадах юм байна. Тэгээ манай амьд үйл чуулганы гол урдаа тавьж байгаа зорилго маань сайн дагалдагч бай, дагалдагчийг дагалдуулдаг дагалдагч бай гэдэг ураа байгаа. Нэг нэгийн харьцаатай дагалдагч байя. Нэг нэгээрээ уулздаг дагалдагч бай. Би хүнийг дагая, хин нэгэн хүн намайг дагаг. Тэгээд энэ чуулган дотроо бие биенээ дагуулж эзэн Есүсийг дагаж өгсөн үүрэг даалгаврыг нь сайн биелүүлээд тэгээд үеийн төгсгөл болоход эзний өмнө очихдоо тэр одоо шагнал ах шүүхэн ширээний өмнө одоо шүүгч гэж ярьдаг шагналын шүүгч. Шагналын шүүгчийн өмнө очихдоо итгэмжит сайн боол минь чи сайн байсан учраас эзнийхээ амар тайванд ордоо гэж хэлэх тэр үгийг сонсохын тулд тийм дагалдагч байя. Тэгэд бид нарыг чи сайн тэмцлэр тэмцлээ. Чи итгэлээ сайн сахилаа. Сайн боол минь эзнийхээ амар тайванд ор гэж хэлэх тэр үг бид нарт нэг л өдөр ойрхон ирнэ. Тийм учраас итгэлээ сайн сахий, эзний сайн дагалдагч бай, дуулууртай дагалдагч бай, итгэлтэй дагалдагч бай. Айдас үзэсгүй харин эзнээс эмээдэг дагалдагч байя гэж та бүхнийгээ уриалж байгаа. Тэгээд амьд үйл чуулганы нэг нэгийн дагалдагчийн сүлжээн дотор бүгдээрээ явъя. Сүлжээ маш ихээр өсөж
Есүсийн дагалдагчийг бэлддэг дагалдагчийн сүлжээ Монгол даяар үнэхээр гайхамшигтайгаар төгөх болтугай. Саяны ярьсан түүхүүдийг та нар бас бодоорой. Жаахан итгэлгүй санагдвал жишээг бодоорой. Жаахан итгэмээргүй санагдвал өөрийнхөө өмнө нь эзэн өөртөө чинь яаж ажиллаж ирснийг бодоорой. Тэгээ бүгдээрээ энэ цагт эзний сайн дагалдагч байл гэдэг уриагаар өнөөдрийн цуглааны үгийг өндөрлөё.